Сэрээрээ босоороо 104 дахь өдөр мөн эхэллээ. За амралтын өдөр гээд нэлээ жоохон ундчлаа. За ингээд өглөө босонгуудаа өглөөнийхөө 400 дээс рүүгээ шууд ороод ингээд дасгалуудаа хийж эхэллээ. За өнөөдөр охтуудтайгаа хамтдаа дэлгүүр гисэн. За охтуудтай сүүлийн үед нэг хүүхдүүд гутлынхаа доор дугуйтай нэг тийм гутал өмсдөг болсон гэд баг охин зүгээр суулгахгүй байна. За нөгөө охиндоо бас нэг ганц нэг гутал хараад ирнэ. Тэгээ дүнжин гаруй орох төлөвлөгөөтэй байна. За үүний дараа аавын машиныг дойд ангийн бас нэг засуулах, онцлуулах, тэнхлэг тохиргоо хийлгэх ажил байгаа. За ингээд 5 богд орох ажилтаа гэсэн ийм ажил өнөөдөр хамжуулна. Хажуугаар нь дасгалуудаа бас хийнэ. За маргааш бүтэнсэ өдөр чадвал нэг жим орж уулзахгаар өнөөдөр найзуудтайгаа бас ярьлаа. За ингээд дүнжин гаруй руу орлоо. Хоёр охин маань бас нэг бацдаг тоглоомод харчаад аавна гин. За нөгөө алдартай дугуйтай гутал нь энэ ингэнэ. За энэ гутлыг бас ингээд авлаа. За ингээд том охиндоо бас нэг гутал аваад битгэж цаашлаа. За ингээд хичээлийн хэрэгслүүдэд харчаад үзэг дуусч байгаа гэдэг ингээд бас бус хичээлийн хэрэгслүүдийн цуглуулчаад охтуудаа гэртэн буулгачаад 5 богд руу аавын машиныг аваад явдлаа. За ингээд 5 богдоор яваад орсон одоо хэд хэдэн эд ангуудыг үзүүлээд онцлуулаад за ингээд нэг бас нэг юуных нь өндгөн толгуурынх нь бас нэг боолт бас бус юм болохгүй байна. Энийгээ солиулж иргэсний дагуу дараа дахиж очихоор боллоо. За ингээд нэг мэдсэн хамаг байдаг газрууд хаагаад орой болсон байлаа. Ингээд 7 цаг өнгөрч байхаар нь оройныхоо дасгалыг 12 минутынхаа гүйлтийг хийлээ. За ингээд энэ өдөр иймэрхүү байдалтай өндөрлөө. Та бүхэн бас амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд эхнэрийгээ эзгүүл олон зүйлийг бас ойлгож байна. За ингээд бүгдөө сайхан амраарай. Гэр бүлдээ цаг гаргах хугацаа маань бас нэлээд их болж байна.